Цагийн жамыг тодруулагч цаасан шуу хэмээх сургаал. 3 эрдэнд итгэн хязгаар газрын нэгэн хүн түр гэрэлтийн 5 дугаар оны бар сарын 18-ны шөнө зүүдэлсэн нь нэгэн хүн цаасан шуу нисгэж байна. Тэр цагт нэгэн хүн ирээд нисгэгч хүнээс ийм асуулаа. Энэ шүүг хийхэд хямд буюу хэмээвэл хямдаа гэлээ. Бас өөр хийхэд хямд юу вэ хэмээвэл муу үйл хямд гэлээ. Ямар юм цөөн бэ хэмээвэл өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэлээ. Ямар юм олон бэ гэхэд сэрэмжгүй муу заяатан олон гэлээ. Ямар юм муухай вэ гэхэд үл мэдэгч муухай гэлээ. Юу сайхан бэ гэвэл саруул ухаан сайхан. Юу хортой? Өстө сэтгэл хортой. Юу тустай вэ? Сайхан сэтгэл тустай. Юу худал вэ? Энэ нас худлаа. Тэгвэл юу юм бэ? 3 эрдэнэ үнэн. Юу муу вэ? Хүний номгүй нь муу. Юу сайн бэ гэхэд нь шин зориг сайн гэлээ. Энэ цагийн хүний зам ямар вэ гэвэл хохой. Энэ цагийн хүний явдлыг санах тутам ертөнцлүүгээ нөхцгийн яг таг тасран зүрх догдлох мэт энэ бүлгөө. Бурханыг тагсаар сууж тэршэн номыг сонсоор сууж уйдан хуврахтай ханилсаар сууж болоо хийн. Өөрийн бол нохойгооч болов өмөрн бусдын бол бурхныг ч болов орхин. Баялаг бол дайсныг ч болов аргадна. Гуйрамч бол эцэг ихийг ч болов орхин. Олзтой бол биеэж болов хөлслөн. Зориггүй бол буйнаас ч болов зайлан. Дурал бол мэдсээр байж хулгайгч болов бахтан. Зохиолд бол ад тайч болов нөхцөн. Бурууд бол дээдсийг ч болов доромжлон. Хэрэглэвэл амраг саднаас салах үед ч үл зовно. Эс хэрэглэвэл тангаргаан эвдвч санаа марсуун. Дагвал хов гэрч болов давна. Аяа бас зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг ирнэ. Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана. Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ. Зарим мэр ата заргаар юмаа барна. Зарим мэм өөрийн өнгө царайгаар зовно. Аяа бас шавьхан ламыг үлөшөн. Түнчлэн хөвгүүн нэцгийн үгийг үл сонсно. Хүүхэн хүн эхийн сургаснаар үл явна. Шавьхан ламаас ноёдыг илүү хүндлэн. Хөвгүүн хураахаас тараахыг үйлдэн. Хүүхэн хүн эцэг эхээс эрийг илүү өргөнө. Залуу нь хөгшнөө басна. Хөгшн нь залуугаан үл тоон. Идүүр нь хал барина. Мунаг садна далд орохыг хүснэ. Аяа бас үеийг өр мэт үл санана. Номыг самуун үг мэт үл дурсна. Үххийг ундахын төдий үл санана. Аршааныг умдааны төдий үл хэрэглэнэ. Судрыг мөнгө мэт үлэх хадгална.
Сайн үгийг сонсовч мартна, муу үгийг албан мэт зарлана. Ах бол уул мэт боловч чамлана. Өх бол нэг хүнч болов хармална. Цухалд бол өөрөө ч болов боож өхнө. Нөхцөл хүний төлөө байхад юмаач бол орхино. Буйныг худалдааны төдий үл хэрэглэн, хилэнцэт үйлд аяндаа мэрэгшин. Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна. Энэрэгч ламыг дуудавч зайлна. Чөлөө үгүй боловч жил бүр будаа авахар явна. Чөлөө байвч авралын ордонд мөргөхөөр үл явна. Дээдсийг асуувч үл хэлнэ. Амаргаан эс асуувч шивнэн. Бусдын гмийг намрын үл мэт элбэг үзнэ. Өөрийн гмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ. Дээдэстэй зөрчнө, нүхттэй тэмцэн, дордсыг дарлна, аргатай нь авна, аргагүй нь алдна. Сайн хүн ганцаардна, шалиг хүн омогтой болно. Олонтой учрахтаа ярина, ганцаар явахтаа дуулна. Үнэн үгтэн омогтны тоонд орно, башир үгтэн цэцний суудалд сууна. Эд эвдэрхийг хайрлна, эв эвдэрхийг үл хайрлна. Салалцаад гаслалдна, учралдаад хууралцна. Хүний муу хэлхээс айна, сүнс зовхоос үл айна. Зововч хичээлийг малжин хоёрт гаргана. Жаргах боловч шамдлыг итгэл уншихын төдий үл үүсгэнэ. Аяа бас тусын хариуд, хор хийх хүн олон буй. Ачийн хариуг мэдэх хүн цөөн, хилэнцгийг мэдвч хийх хүн олон. Номыг мэдвч бүтээх хүн цөөн, сүсэглэвч зарилгийг үл авах хүн олон. Гэмтнийг үзэвч хагасж чадах хүн цөөн. Зовлонг танивч үүлээс хэрэх хүн олон. Жаргалыг хүсвч сайн явах хүн цөөн. Зусар үг хэлбэл баярлагчд олон. Өөрийн гмийг хэлбэл үл гомдогчд цөөн. Албанд явахын урьд өөлж туршина. Эрхэлж муу үгээр тогловол хадгалагчд олон. Энэрч харамгүй сургавал авагчд цөөн. Аяас адис авахын урьд сайн мууг харна. Эрдмийг авахын урьд гмийг шинжилнэ. Өөрөө гарсны сүлд юу хийг туршина. Хүн дөххийн урьд үгүй хэмээн туршина. Хүний дочхийн урьд хэм буйг асууна. Сүжиглэхийн хамт сэжиг төрнө. Эрдмийг эрхийн хамт гмийг эрнэ. Саданд учрахын хамт дайсныг асууна. Амгаланг бүтээхийн хамт зовлон үүсгэнэ. Үнэн үг хэлэхтэй хамт худлаар чимнэ. Аяа бас хариугүй өглөг үл өгнө. Харгүй сайхан сэтгэлээр үл санана. Атгаггүй амархан сууж үл чадна. Аргачлалгүй явдал үл явна. Юмыг тоололгүй алба үл гаргана. Зүгээр суугаад алдрын төлөө эд мал зарагчд олон. Өвдөж сандарвч хайргүй өргөгчд цөөн. Муу үйл үйлдээд үлгэмшигчд олон. Сайн явдлыг яваад баярлагч хүн цөөн. Аяавас хүндлэлийг ямб хэмээн, ёсыг алба хэмээн. Ихстэй учирвал зусардахыг бодно. Энгийн нөхөртэй учирвал үг авахыг бодно. Энэ цагийг олны хэрэг хийх хүний зовлон хэмээвэл цайруу явбал хүний гарт орно. Хардаж явбал муу үйл аривдна. Шудраг явбал олонтой үл таарна.
Башраар явбал номтой үл таарна. Чанга хурц явбал өстөн олон болно. Дуугүй номхон суувал толгой дээр гарна. Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчд олон. Гуйж хэлвэл ирэмшин, ширүүн хэлвэл доордно. Аргаар хэлвэл баширтай болно. Үнэн хэлвэл ойшоохгүй болно. Худал хэлвэл хүндгүй болно. Олноос зөвшвөл санаагаан үл хэлнэ. Ганцаар шийдвэл зөрүүд болно. Магадгүй загнавал итгэмжгүй болно. Ойр суувал явдлаас зайлна. Хол явбал орхиу хэмээн санана. Болзоогүй явбал томоогүйд тооцно. Олон үг хэлвэл чалчаа хэмээн. Дуугүй суувал ихэмсэгт бодно. Хянж хэлвэл хартай хэмээн. Гэмтэн гэмгүйдээ ноцно. Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө. Эвэлвэл хардна. Эвдрвэл гомдно. Аяа бас ганцаар муу явах мөртөө бусдыг жишээ татна. Хүний хүчээр сайн яваад гэдрэг ирэмшин. Хүний нэрээр нүүр олоод биедний хүч ирхэн. Хүний имаар баяжаад элдв бардамыг үгүйлнэ. Дээр явбал атаархан, доор явбал дарлна. Энэ цагийн алаглагч ноёд, идэгч түшмэл, хариу бодогч өглөгийн эзэд, тэмцэлдэгч ардаас эхлэн, ертөнцийн номын зүг твч, суудлын төлөө олох нэр, эдийн төлөө номлох ном, алдрын төлөө уйлдэх буян, өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн, муу явдлыг өөрөө уйлдээд, цагийг муу хэмээн, 10 хар 5 завсаргүй тэргүүтэн, хязгааргүй муу уйлва, 4 махбодын хор тэргүүтэн, хорлолва 8 зовлон тэргүүтэн, зовлон ба хүн бусын эрх тэргүүтэн, энэ ертөнцийн айл мууг үгийлж хаабархав. Товчлол сансрын гянданд үйлээр хүлэгдэж, мунхагийн харанхуй дотор тачангуйгаар согтож, урины месийг бариад омгоор түлэгдэж, атаагаар агсамнан, гаслант зовлонгийн эвэршээлээр эмгэнэх, амьтан бүгд хөөрхий. Зүрхэн үгүй энэ насны хавцгайн дотор, авралын чагтаг тасраад ахугийн нүдэд тесэрсэн, амьтан бүгд хөөрхий. Уурлавал дуу үл гарах, баярлавал олныг чалчих, ихсээс мятрах, багад хөөрлөх, ичгүүргүй амьтан хөөрхий. Даарвал хувцс, халууцвал сүүдэр, өлсвөл хоол, цангавал унд, зүдэрвэл нойрын төдий, өнөө маргаашийн төдий, туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий. Муав ясаар нэрвэгдэж, оюуны хүчээр сулраад, аргагүй бологчд хөөрхий. Тэсгүй муу заяанаас гараад, гайхамшигын амгалант хүний биеийг олоод, энэ мэт зовлонгийн үеийн үрийг эдлэгч, амьтан бүгд даанч хөөрхий хэмээв. Тэр цагт нөгөө хүн бас ийн асуулаа. Аяа, энэ мэт муу цагт үннийг санагч хүн ямраар явбал болох вэ? Гэсэнд цаасан шуу нисгэгч хүн өгүүлрүүн. Аяа, нөхрийн дээд сэрэмж мөн боловч, лам эцэг их 3 ажт нам бүү хард. Эрдмийн дээд эв мөн боловч, хилэнцэт нөхөртэй бүү нөхц. Учраад хэлэлцдэг жам мөн боловч, хэмжээгүй үг бүү хэл. Бурханаас илүү аврал үгүй тул, сүжиглээд дамжиг бүү уйлд. Номоос илүү эрдэм үгүй тул, суралцаад омог бүү үсэг. Хуургаас илүү өмөггүй тул, хүндлээд гэм бүүэр. Манийг хорлогч нисванис мөн тул, сэтгэлийг харуулдаж хориг тавь хэмээлээ.
Тэр хүн бас ийн асуулаа. Сургаал хэрэгтэй хүн ямар вэ? Хэрэггүй хүн ямар вэ? Гэсэнд нисгэгчэн өгүүлрүүн үл мэдэгч мунхаг ухаангүй хүнд сургаал хэрэггүй. Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй. Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй. Үдсний дараагаар л мартагч хүнд сургаал хэрэггүй. Бусад хүний гмийг отогч хүнд сургаал хэрэггүй. Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй. Их стэйцээс дутаагч хүнд сургаал хэрэггүй. Илт үзтэл гангалагч хүнд сургаал хэрэггүй. Элдв баширт нөхөртэй ханьлагч хүнд сургаал хэрэггүй. Энгийн гэмгүй нөхөртэй үтээ эрхэгч хүнд сургаал хэрэггүй. Эд мал тэргүүтнийг худалдсаар үгүй эргэж хүнд сургаал хэрэггүй. Их суудлыг хүсэж нэрлэхэгч хүнд сургаал хэрэггүй. Энэ хойд хоёр явдлын сүүлийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй гэлээ. Учрыг ухах саргуул ухаантай хүнд сургаал хэрэгтэй. Үннийг баригч шудраг хүнд сургаал хэрэгтэй. Улмаар буйныг хураагч хүнд сургаал хэрэгтэй. Очирдар ламын зарилгийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй. Олон эзэд ноёдыг хүндлэгч хүнд сургаал хэрэгтэй. Үхэх өвдхийн зовлон мэдэгч хүнд сургаал хэрэгтэй. Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй. Өвгд эмгдийг өргөгч хүнд сургаал хэрэгтэй. Сургагч нь зоргоор бус үннээр болбол сургаж болно. Зориуд бус халамжлах сэтгэлээр болбол сургаж болно. Зовлон түйлээс зайлуулагч болбол сургаж болно. Өөрөн эс мэдвч дээдсийн зарилгатай болбол сургаж болно. Үлэмж мэргэн эс боловч омог сэтгэлгүй бол сургаж болно гэлээ. Тэр хүн тийм бөгөөс надад мэдхэд хямд, хийхэд хялбар, явхад амар, санахад том ёотой нэгэн сургаал айлдж хайрлана. Гадна биеийн явдал дотоод хэлний үг, нууц сэтгэлийн чиг, гурвуулны ерөнхий байдлыг ямар мэт явах вэ? Гадаад амны аж төрөх, дотоод их бага төрийн нууц явдал, дээдийн номыг бүтээхийн зэргийг ямар мэт явах вэ? Жаргах цагт санах санаа, зовх цагт хатамжлах сэтгэлийг надад айлдж хайрл хэмээсэнд нисгэгч хүн өгүүлрүүн. Гадаад биеийн явдал гэвэл ёстныг хүндэл, насныг баярлуул, ачтнаан өрөг, бачтнаас зайл, сайнаас бүү сал, садныг бүүэр, олон бүү арилж, огт бүү хармал, олон дараагаар хэрэггүй явдлыг бүү аривдаг, онц зөрүүлэхж дээдсээс бүү сал, муу нөхөртэй бүү нөхцөв, зүйл бүрийн хувцс бүү өмс, зөв талуугүй бүү гайхуул. Хэлний өгүүлэх хэмээ байс, хэрцгийлж хэрүүл бүүсэг, хэгжүүрхэж омог бүүсэг, хэлбийж олон янз бүүрв, саваагүй тохуун үг бүү хэлэлц. Санамсаргүй үг бүү хэл, эвлэж муу санаатантайгаан бүү зөвш, эвдэрч олон зам бүү гарга, хордож бусдын гмийг бүү малт, ховсорч хэрэггүй үг бүү зөө, хуурч элдв башир бүү хэл, хоцорч нөхөргүй бүү суу хэмээлээ. Сэтгэлийн чиг гэвэл шинжилэлгүй бүү сэтг, сэрэмжгүй бүү залхаар, гэнт нөхрийг бүүйтэг, гэнтж хүнээс бүү урд, буруу юмыг бүү мөр, бусдын юмд бүү шун, бузгай дээрэнгүй бүү загна, бузар хилэнцийг бүү үсэг,
чөлөөгүй гэж бүү алгас. Чадлагүй ээж бусдыг бүү дуурай. Магад дээдсийг олж нөхрөл. Муу явдалтнаас насад дутаа. Сансан бүрийг бүү итэг. Салах учрахад бүү гомд. Буянтай санаанаас бүү холд. Бодит сэтгэлийг бүү март. Нийтийн товчлол. Самун хүнтэй буучир. Сансан бүрийг бүү яр. Тэр ингэж бүү ирлэх. Тэгэх ингэх гэж бүү зарл. Санжилвал буурал. Сонирхож бүүр. Өгвөл эдмүн, сахивал санавар мөн. Хүлцвэл хуйг мөн, хичээвэл мөр мөн. Эс мартвал бясалгал мөн. Мэдвэл бэлэг мөн, мунхаг хүнтэй оролдвол үйлийн үрийг үл мэдэгт бол өөрөөн гутна. Хүсэлтэй хүнийг чанга хориглвол ганцрахт бол аргаар номхдог. Ууртай хүнийг ширүүн хэлвэл аюулуулахт бол улмаар ухуул. Омогтой хүнийг дарлвал хорсохт бол нэр цолоор баясаг. Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл хэрэг гарахт бол их битгий хэрэгс. Атаач хүнд нүүр эсөөгвөл гомдохт бол сайхан загна. Харамч хүн нэг ширхэг утсыг болов харамлахт бол арилжаа бүхий. Зусарч хүнтэй нөхрөлвөл зоргоор болохт бол дорд суудлыг барьж. Ховч хүнтэй хэлэлцвэл бусдын гмийг сонсохт бол үгийг битгийтэг. Их хүнийг эс нүүрдвэл өмг үгүй болохт бол ёсын төдий сайхан хүндэл. Боол хүнийг эс баярлуулвал явдал хождохт бол багсага юм өг. Өр бүхий өглөг бүү тасал. Хорхой тижээж авсан шүлс магнаг болохыг үз. Энэ үест бэлэг сүсэг хичээнгүй бодит өрөв. Ялгал онис эрдэм сайн дөрөв. Үүнийг номлох зүйл эгээршгүй боловч олонх нь гарын хөтлөврөөс сурч болох. Товчийн төдий өгүүлвэл сүсэггүй бол бурхныг шүтэж үл чадна. Бурхныг шүтэж эс чадвал зарилгийг дагж үл чадна. Зарилгийг эс дагвал ишийн эрдмийг үл олно. Түүнийг үл олвоос онл үл төрнө. Тэр хоёргүй бол авахгүйхэн алимчгүй буруудна. Хичээнгүй үгүй бол тойр өссөн үйл хэрэггүй өнгөрнө. Бод сэтгэлтэй хүн ялахч болов олныг айлгана. Хорлох сэтгэлтэй хүн идэр хүчтэй боловч дайсныг аривтгана. Алггүй сэтгэлтэй хүнийг амтэн бүр өрөвдөнө. Бус бас жаргахад цагт ташуурлгүй сэтгэлийг барь. Хайртай хэмээгч дотуурчилсны нэр. Хилэгнийх гэгч өрний нэр. Жаргах гэгч нойрын нэр. Их хурц гэгч омгийн нэр. Харилхан гэгч атааны нэр. Үгийг уруулж хэлвэл мөн чанар нь таван хорын нэр буй. Өвчин баг боловч өхлийн шалтгаан. Будаг баг боловч өнгө урвуулахын шалтгаан. Буян баг боловч туслахын шалтгаан. Гал багч болов түлхийн шалтгаан. Нүгэлт нөхөр холч болов хорлохын шалтгаан. Бусдын өргөмжлийн үгэнд хөөрөлгүй. Насанд өөрийн сэтгэлийг нам дарж явдаг бай. Сайн муу хоёрыг сэтгэлээс ялгадаг. Тус хор хоёрыг үйлдвэрээс таньдаг. Үнэн худал хоёр сүулдэн тодордог. Жаргал зовлон хоёр өөрийн үйлээс болох тул сэтгэлийг шантралгүй. Буянтай үйлийг хадгалвал өхөвч санаа амар буй. Учир үгүй цааз үл байна. Уг үгүй үр үл байна. Санал үгүй үг үл хэлнэ. Саад үгүй буйнаас үл хожимдох тул үйлдвэр юу үйлдэвч шалтгааныг шинжил хэмээлээ. Тэр цагт нөгөө хүн товч нь юу вэ хэмээсэнд нэсгэгч хүн өгүүлв. Аврал бүгдийн товч лам мөн. Санвар бүгдийн товч сэрэмж мөн. Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн. Санаа бүгдийн товч мөнх бус мөн. Ном бүгдийн товч сэтгэлийг номогдгох мөн. Таван махбод бүгд огторгой махбод турна. Таван хор бүгд мунхаг сэтгэлд хурна. Дурдж хэлвэл сансар нирван бүгд сэтгэлийн чанараас үл давна. Үлгэрлвэл
хоосон хумхийн тоос сугларсаар аривдвал шороо болно. Шороо аривдвал уул болно. Чийг аривдвал ус болно. Манан аривдвал үүл болно. Туйпу аривдвал балгад болно. Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл буруудвал нисванис болно. Нисванис аривдвал там боловсрно. Зөвдвөл буян төмөр болно. Буян аривдвал бурхан болно. Энэ мэт элдв зүйлийн үзэгдэл бүгд шүтэн барилдлага. Үзэгдлийн төдий хоосон химээхийн агаарт. Зүүд замхруу химэн хідэн сайн муу үнэн худал үгсийг наадмын төдий бичсэн цагийн жамыг тодруулагч цаасан шуу химээгдэх нийжгээд үе төгсөв. Ом сайн амгалан болтугай. Олон амьтанд тус болж орчлонгийн далай ширгээд онлын эцэст хүрч огоот арилсан бурхан болох болтугай.